Аймгийн засаг даргын албан даалгавар захирагчдын ажлын алба мэргэжлийн албаны газрын албан шаардлагын дагуу ЭМТ Чингэлтэй компаниас дархан салбарынхаа 4 шатгуун түгээх станцын 2 салбарын байран дотор ариун цэврийн өрөөх төвийн бохирын шугамд холбож ашиглалтанд оруулжээ. За мөн нэг салбарынхаа доторх ариун цэврийн байгууламжийг сэргээн засварлаж нэг салбартаа био ариун цэврийн байгууламж хийсэн байна. Аймгийн захиргаанаас үүрэг даалгавар өгсөний дагуу модон нойлоод нураагаад дотроо сая төвийн шугамд холбогдсон нойл хийсэн байгаа. Ажилчтай өөрсдөө оронд гадна үйлчлүүлэгч орыг үлдээ бас оруулна. Дархан сумын хэмжээнд 11 шатгуун түгээх станцын 33 салбар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 14 био болон эко төвлөрсөн шугамд холбогдсон ариун цэврийн байгууламжтай. За 19 нь модон жорлон ашиглаж байсан. Ил задгаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхөн жорлон ашиглаж байсан шатгуун түгээх станцууд за албан шаардлагын дагуу инхүү модон жорлонгоо нурааж био болон эко за төвлөрсөн шугамд холбогдсон ариун цэврийн байгууламжтай болж байна. Шатгуун түгээх станцууд энэ оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө албан шаардлагын хэрэгжилтийг хангаж ажилласан байх ёстой юм а. За шатгуун түгээх станцууд зөвхөн ариун цэврийн байгууламжаас гадна зам талбайгаа засаж тохижуулах ажлыг ч мөн гүйцэтгэж байна.